За баярлалаа. Та нарыг бичүүлээ. Та бүхний байгаа. Би яг анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн хэмжээ одоо мэрэгжил эзэмшиж төгсөөд 40 дэх жилдээ одоо хамгийн гоё жил байгаа. Тэгээд энэ үедээ ингээд энэ гоё шагналыг авч байгаа маш их баяртай байна. Хүүхдийн чи одоо хүүхд чи одоо нэг бурхад тэр бурхад чинь надад одоо өөрийгөө яг л одоо байгаа би чинь одоо нэг энэ олон хамт олон ахмад үе одоо тэр хүмүүсийнхаа хүчинд тэднэрээс авсан одоо мэдлэг чадал ур чадрынхаа хүчинд ингэж явж байгаа шүү дээ одоо хамт олонныхаа хүчинд. Тэгээ хүүхд бол ерөөсөө цэвэрхэн цав цагаан цаас тэдний одоо юу болж байгаа, юу бодож байгаа, юу нүвдэж байгаа, ямар хөө сэтгэлтэй байгаа нь бүгд нүүрэн дээр нь ямар ч хувилбаргүй бичдэг. Тэрнийг би одоо уншиж сурах гэж энэ 40 жилийг цуглуулсан байна. Одоо зүтгэсэн байхаа. Тэгээд би хүүхдүүдтэйгээ ойлголцоход одоо үнэхээр сайхан байдаг. Ер нь бол том хүнтэй харьцахаас илүү хүүхд шиг сайхан одоо тийм сайхан одоо юм байхгүй дээ ер нь. Маш гоё. Ер нь бол бид нар ч бол зөвхөн ганцхан нэгдсэн эмдэгтэй одоо говьтай аймагтай биш. Одоо баруун бүсийн аймагуд бол одоо эмч мэргэжилтэн эмнэлгийн мэргэжилтэнгүүд бэлтгэдэг байгаа. Тэр сургуулийн одоо оюутнуудад одоо хичээл нам эрдэм сурсан зүйлсээ зааж сургаж одоо ингэж явж байгаадаа бас баяртай байдаг. Тэр шавнар минь бол зөвхөн одоо баруун тав аймаг гэхгүй одоо улс орны маань өнцөг улаанбурт ажиллаж байгаа. Одоо үнэхээр бас одоо маш сайхан ажил шүү тийм. Тиймэр ч одоо нэлээд баггүй одоо тоо гарах байхдаа бас наривчлан гаргаагүй. Ер нь бол их орхоо хүүхэд хүлээж авна гэдэг чинь багийн ажил байдаг. Ганц сайн эмчийн ажил биш. Тэр одоо хүүхдийг ганц одоо тэр хүний эрхэмлэн амьдралан одоо төрүүлж байгаа тэр хүүхдийг чинь их орхын эхэмж, няраа эхэмж, их баригч, няраан сувилагч, за үүчлэгч бүх хүмүүс одоо 5-6 баг хүмүүс ажиллаж байж хүүхдийг хүлээж авдаг. Тэгээ энэ бол өстой үнэхээр хүний юунд багтангүй тэр хүүхдийн одоо чихэнд одоо анхудаа одоо бидний дуу хоолой хүрч байгаа тийм сайхан. За ялангуяа намайг одоо яг гардаараа одоо хүлээж аваад зааж зурж исэн Төмхөн өмч байна. Бас одоо хүний гавьяат эмч Төмхөн өмч байна, хүүхдийн эмч байна. За догдорж эмч байна, орсоо эмч байна. За хүүхдийн орсоо гэдгээр одоо бас алдарсан орсоо эмч байгаа. За тэгээд миний найз одоо оюун чимэг эмч байна. Ямар сүрэн эмч байна. Би ер нь ахын үе дүүсээс ахын дүүийнхнаас ер нь эмч ямар явах вэ гэдгийг сурч авсан. За биднийг ч бас миний дараагийн үеийнхэн бас өргөжүүлэн одоо харж явж байгаа гэдэг учраас бас тэрнийг одоо өргөж бодож явдаг. Тэгээ би одоо хамтаа ажиллаад миний бүхэл ажил тусалж исэн эмнэлгийн мэргэжлүүд, эмч нар, сувилагч нар, за үүсгэгч нар одоо энэ зөвхөн Алтаа нутагта 40 жил ажиллажсэн гэхээр тэр бүгдийнхаа хүчинд би одоо өдөө зэрэгтэй явж байгаа. Маш их баяртай байгаа.